За тэгэхээр өнөөдөр би юу ярих гэж байгаа юм гэхээр барилгын салбарын тухай ерөнхийдөө үнэн төр төрхийг илчилж ярина. Сайн та муутай хамаахгүй илчилж ярина гэж бодсон. За тэгэхээр юуны түрүүнд би яг барилгын салбарын тухай ер нь ярихаар болсон гэхээр тэгээс бол энэ нэмэгтэй тухай бас ярина. Яг тийм энэ нэмэгтэй саяхан бас барилгын салбаруудаа хэдэн сарын өмнө муулцаа явуулсан гэдгийг та бүхэн мэдж байгаа энэ бүсгүй. Тэгээд би энэ бичлэгийг аль хийчи барилгын салбаруудын тухай энэ үзэл бодол аль дээр илэрхийлээд ярьчих гэж бодож байсан боловч мартчаад нэг бол одоо юу гэдгийг тийм ээ хөдөө газар боломжгүй хотод орж ирэхгүй ингээд хөдөө газар явдаг. Тэгээ боломжгүй болчоод хийж амжихгүй болсон. Тэгээд саяхан би нөгөө нэг юу яасан штэ энэ юмжир дулан мөрхөн гэдэг энэ бичлэгэндээ энэ осож маа энэ гэдэг энэ 8 6 өдөр бичлэгэн дээр ярьсан штэ. Та нарын зовлонгоор чинь энэ пэйж хуудас хөгжүүлэгчид хүмүүс тоглоод байна. Наад сэтгүүлч гэсэн хүмүүс чинь одоо ингээд пэйж хуудасаа хөгжүүлэхийн тулд та нараас хандлан авахын тулд энэ хүмүүсийг ингээд зовлон дунгааднаа гэж ярьжсэн. Тэгтлээ саяхан Гана шопын иччихсэн ерөнхийдөө яг тэр тухай бас өөрөө ярьж байгаа шиг байсан өчтөр үзэгдэх. Тэгээд энэ хин ч гэсэн бас ярьж байгаа шиг байсан. Тэгээд бусдууд нь ч гэсэн ерөнхийдөө ойлгосон байж магадгүй. Ер нь ярьж байгаа шиг байсан гэдэг би хэлмээр. Тэгэхээр Гана шопын хичээний гэхүүдээ одоо бүсгүй байгаа ш. Энэ бүсгүйн тухай би одоо ярина. Тэгэхээр би юу гэж ярих гээд байгаа юм гэхээр нэг юм юм ярина. Энэ бүсгүйн тухай ч биш л те. Энэ бүсгүй тэр маргалдаад байсан барилгын компаниуд юу ер нь бол барилгын салбарын тухай л ярих гээд байгаа юм шиг те гол нь. Тэр энэ бүсгүй бол ерөнхийдөө юуг илэрхийлээд хайцсан байхгүй ерөнхийдөө манай монголчуудад нийт манай Монголын барилгын салбарын ажилтнуудын тэр компаниудын нийтлэг дүр төрхийг яг ингээд илчдээд май гэдэг ингээд олон нийтэд цацаа хийцэн байхгүй нийтлэг дүр төрхийг. Тэгэхээр зарим хүмүүс бол мэдэхгүй. За яг ингээд нэг барилгын салбартаа ойр ингээд хар бор ажил хийж үзэжсэн ч юм уу те барилгын салбарыг ингээд мэддэг туршилт хийгээд үзэжсэн хүмүүс болохоор чинь дээр одоо ердөөсөө холигдуулахгүй харин барилгын салбараас хүн болгон одоо юу гэдгийг математикч болохгүй хүн болгон гэхдээ эцэг холоо гэдэгтэй адилхан тийм үү хүн болгон бас барилгын барилгачин болохгүй гэдэг багхгүй юу тийм үү тэр хүн болгон барилгачин болохгүй зарим нь яг нябо нэгтлэн модох зарим сошиал маркетинг зарим пэйж хөгжүүлэн зарим нь сошиал продюсер болно зарим нь одоо эдийн засаг улс төр одоо юу байдгийг те тэдгээр хүмүүс барилгын салбарын тухай сайн мэддэггүй юм ихэнх нь мэдэхгүй одоо сүүлд яг нөгөө нэг энэ YouTube дээрс хүмүүс бас хайлт малтаа хийгээд бас барилгын салбарын тухай бас нэлээд олон юм мэдэж авах боломж нь бол нэгтчихэд байгаа. Түүнээс урд нь бол нэгдэх боломжгүй байсан гэдэг би хэлмээр. Тэгэхээр би энэ эмэгтэйг би бол 100% зөв гэж би дэмждэг. Тэгээд тухайдаа бичлэг хийх гээд боломж олтоогүй. Тэгээд яагаад зөв гэдэг байгаа юм бэ гэж юу? Тийм ээ. Яагаад тэр барилгын салбаруудын нийтийг төрөл төрх нь юм муухай юм бэ те? Тэгвэл ердөөс нь хэд хэдэн жишээ аваад ярил л да. Энэ барилгын салбарын хүмүүс яг яадаг гэхээр настай хүмүүс ч юм ингээд барилгын салбарыг мэдхгүй имээ ч юм уу тийм ээ. Өвөнөр бол гайгүй яг гадралчих байх барилгын салбараа. Харин эмээнэр бол гадралахгүй. Тэгээд жоохон хүүхдүүдтэй жоохон банднартай байж бол бас жоохон банднар нь бас гадралахгүй. Тэгээд ер нь бол одоо юу гэдгийг тийм ээ. Тэгвэл ямар хөө хүнтэй харьцаж байгаагаас шалтгаалаад нэгт эхний жишээ нэгт мэдхгүй. Өөрөөр хэлбэл барилгын салбарыг мэдхгүй хүмүүсийг эд хөрөнгөөр нь тоглож хийдэг, хорлож хийдэг заван хүмүүс байдаг гэдгийг илчлээ хийсэн байхгүй барилгын салбарт. Ийм хүмүүс нэг биш нилээ гэдэг байгаа заяа. Тэг зүгээр энэ Монголд од болсон энэ од болсон бүсгүй заяа. Юу яаж штэ одоо хөөхөн шоколад хийчи, хөөхөн мөнгө төрөнгөөр нь хорлоо хийчи гэд хондамыг нь маш баг явж штэ. Ийм хорлонтой барилгын салбаруудыг манай Монголынхаа одоо ёстой нэр төв маань овчнуудаа гэдэг ингээд
бүр энэ барилгын салбаруудад хариуцлага тооцоод явах хэрэгтэй байхгүй. Тэгээд хариуцлага тооцсон хэсгийг би мэдэхгүй байна. Сүүл би бас яг нөгөө мэдээлүүд нь үзэх цав ердөөсөө гараагүй. Гэхдээ хэлдээ явуулсан юм бас санаж байгаа. Тэгээд гол нь юу юм гэхээр яг ганаг яг юу гэж бодсон гэхээр энэ салбарыг мэдхгүй хүн байна гэж утгангуудаа сүрийг нь нэмгэн хийгээд яг хорлоод тоглоод хайчихгээд бодож исэн байхгүй. Тэгвэл гот нь хадаач нөгөө сошиал хөгжсөн гана одоо тодорхой хэмжээнд яасан гэхээр нөгөө нэг мэдээлэл авцгаа за хундаа гэж хамгийн чухал юм биш үү? Бас зөвлөгөө өгүүлээ авч байгаа шүү дээ. Тэгээд зөвлөгөөгөө авангуудаа ингээд бариулангуудаа хундаа мань хүрхгүй ингээд зогсоох нь бол 100% зөв байхгүй юу? За тэгэхээр ганаг бас яг өмнөх хүмүүсээ яаж хорлж барилгын компаниуд явж исэн яг тэр жишгээ мэдхгүй хүн гарч ирэн гут нь яаж хорлдог яг тэр жишгээ хэрэглэх гээд ганаа дээр хэрэглэж чадаагүй баггүй. Ерөнхийдөө зүгээр нэг жишээ ганаа бол ихэнх хүмүүсийг бодвол би хүчтэй гэж бодож байна. Ихэнх хүмүүсийг бол хүчтэй тэмцсэн бас яг ухаалаг шийдвэр гаргасан гэж би одоо бодож байгаа. Ихэнх хүмүүс яадаг гэхээр яг цаг тухайн үедээ ухаалаг шийдвэр гаргаж чаддаггүй гэдгийг би хэлмээр. Тэгээд дээрэс нь нөгөө нэг олон хүн орж байгаа үед олон хүн тэр байшин бариулж байгаа үед олон санаа орж байгаа бол бүр өөрийнхөө санааг илэрхийлээд дэмтэг гэж хэлэх ямарч болцоогүй болчдөг. Яа тэгвэл чи гэрээ хийгээгүй хүн ч гэдэг юм уу ингээд өөдөөс нь дайраад хэрүүлийн бузар чийдэг ч юм уу ингээд дайрдаг байхгүй ерөөдөө. Тэгэхээр би яг юу гэх гээд байгаа юм гэхээр эхнийх нь нэг жишээ нь мэдлэггүй хүмүүсийг тэд онилж аваад тэгээд маш их мөнгийг нь аваад зүгээр ингээд хорлоо тайчих гэдэг тийм байлэр хүмүүс байхгүй. Тэр бол ерөнхийдөө энэ болсоо. Эхний жишээ нь энэ гэж би одоо хэлж байгаа. Тэгэхээр хоёр дахь нь ерөнхийдөө яадгийн гэхээр одоо хоёр дахь жишээ нь яг ямар ч юм гэхээр ингэдэг. Нэг ядарсан хүмүүс байшин бариулъя гэдэг нэг эмээ ч юм уу нэг ядарсан хүүхдээ ч юм уу ингээд дагуулж явж штэ. Адил эсвэл нэг одоо юу гэдгийг барилгын салбар одоо сайн мэдгүй одоо юу гэдгийг тийм ээ ингээд эмээ одоо чинь ингээд хүүхдүүд ингээд хямдхан ингээд бариулъя гэдэг ингээд чинь ингээд явж штэ. Хямдхан барилгачин хаагаад хямдхан аргаар бариулчих хүн байна уу гэл ер нь хүн хямдхныг л хямдхнаар л бариулна штэ. Хүн үнэтэй өндөр хүмүүс бол хэр барагтаа л одоо ганаа шиг тийм том юм бариулахгүй штэ. Нэг хямдхан юм л бариулна штэ. Тэгээд нэг хямдхан бариулах гад ингээ явж итэл яадын гэхлээр нөгөө ажил олдохгүй байгаа нэг барилгачд байж байна. Би чаднаа гэсэн нэг нэртэй нэг хэдэн барилгачд байж байна. Тийм ухта тэр барилгачд би өстой хямдхан бариад үгүй. Би хямдхан бариад үгүй. Ингээ гараад ирнэ. Тал талаас нь. За тийм ухт хамгийн хямдханыг нь очиод сонгоод бариулдаг. Тийм нөгөө барьж байгаа барилгач нь дараад нь юу шилдэг гэж хогийн бариад очдөг. Хогийн барьчихудаа дараад нь ингээд заргалдах гэхээр би айгүй хямдхан барьж өгсөн шүү дээ. Хямдхан барьж өгсөн. Би үнэнд хүсэндээ тааралгүй байдгийг. Барилгын салбарт нэг юм гэхэд тийм үнэтэйгаа бид нар тийм үнэтэй юм тийм хямдхан барьж өгсөн гэдэг ингэдэг байхгүй. Тэгэхээр ийм тийм байж болохгүй болохоор эхнээсээ эхлээд хүмүүс гэрээ сайн хийх хэрэгтэй байдаг. Тэр би яг юу хэлэх гээд байгаа гэхээр тэгэд барилгын салбарын ангийн иргэдийг муулахтаа хоёр янзаар муудна. Одоо нөгөөх нь хямдхан надад мөнгө өгсөн. Манайда баг мөнгө өгч бариулж байгаа энийг тэгж хэлдэг. Тэгвэл хэрэг баг мөнгө өгч хэрэг та тэр хүний байшинг тийм ээ чанартай барьж өгчдөг юм бол битгий барьж гэж би хэлж байгаа. Тэр барилгачдад сандж зөвлөгөөх гэж шүү дээ. Яа гэх юм бол тэр барилгач юм ба шүү дээ. 1-2 сарын л ажилладаг гин тэр барилгачдын хувьд бол тэр байшинг барих бол 1-2 сарын ийм л ажил. Тэгэл цалингаа аваад 1-2 сарын л ажил тэгэл дуусахгүй тэр барилгачдын хувьд бол. Харин тэр байшинг бариулж байгаа хүний хувьд байгаа шүү дээ. Тэр арматур, төмөрний мөнгө гэдэг чинь хэдэн сая юу? Тэр модны мөнгө гэдэг чинь хэдэн сая юу? Блокны мөнгө гэдэг чинь хэдэн сая юу? Хөөсөн цэрийн мөнгө гэдэг чинь хэдэн сая юу? Дээврийн төмөрний мөнгө гэдэг чинь бас хэдэн төгрөгөө те. Бүх юм ингээд тэгээд та нарын ажилчдын чинь мөнгө хэдэн сая юу ингээд тооцоодод үзэхдээ асар их мөнгө болчт юм аа. Барилгачдаа та нарын тэрийг мэдж байгаа тийм үү?
асар их мөнгө болчдөг. Тэгээд тэр мөнгө чинь яг тэр байшин бариулж байгаа хүний хувьд насаараа цуглуулсан мөнгө нь байдаг юм аа. Та нарын хувьд барилгачтай хувьд заяа. Энэ зүгээр төсөө ганц 2 сарынх нь л үсрээл ганц 2 сарын л зүгээр ажил заяа. Барилгачтай хувьд. Харин тэр байшин бариулж байгаа тэр хүний чинь хувьд тэр насных нь хөлмөр өгдөг юм аа хүмүүсээ. Айд эсвэл маш энтэндээс зээл авч иж магадгүй бариулсан тийм байшин байдаг юм аа. Ойлгож байна уу хүмүүсээ? Барилгачтай. Тэгэхээр та нар өөрснийгөө бодоод хэрэг хямдхан барилгын ажил олцоо гэж бодонгуудаа тэр барилгын салбарт ороод тэр хүнийг байшин бариад эхэлдэг зав. Тэгсэн чинь хажуудаас нь өөр нэг хүмүүс өвөнтэй барилгын ажил энтлээс санал болгоод бизнес та энэ байшинд хэрэггүй орж хурдхан шиг дуусгаа яваа бодгээд халтууртаад хогийн бариад зугатаадаг барилгач зөндөө байдаг байхгүй юу. Тэгчээд дараад нь хэрүүл уруулах ихлээр интернетээр дүүрэн тийм нэг хэсэг хэрүүл болчихсон. Би одоо интернетээр фэйсбүүкээр та нар зүгээр хаагаад үзээрэй. Бомын гарч чанаргүй байшин барилга байшин барьсан. Хундаанасаа эхлээд нуржина, дээшгээ нуржина гэдэг ингээд зөндөө олон юмнууд гарч ирэн заа. Тэгэхээр би яг юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр манай барилгын салбарынхаа та нар жоохон хүн чанартай бай новчнуудаа гэж анхааруулах гэдэг. Хүн чанартай бай заяа. Хүн юмыг нь барьж өгч байгаа бол тэр насных нь юмыг айтайхан шиг бариад өччих. Хэрэг барьж өгч чадахгүй бол хямдхан гэж битгэд дуурчаа заяа. Хямдхан та нар тэгж дуурсан бол чанартай тэр ажлаа хийж дуусгах заяа новчнуудаа. Би тэгж хэлж байгаа. Тэгээд зөндөө олон хүмүүс бол хохирсон байгаа. Би мэдчихэв угаасаа. Зөндөө олон хүмүүс интернетээр зөндөө хохирсон байлээ. Тэгээд тэр болгоныг би одоо яг харуулад юу хөө. Зөндөө юм болно харуулвал зөндөө хохирсон хүмүүс байгаа. Тэр би дараад нь бас энэ барилгын блокны үйлдвэрийн тухай би бас ярина бас. За тэгэхээр өнөөдөр чинь 2024 оны 12 сарын 11 23 цаг болчиход. За тэгээд энэ үргээд энэ бичлэг өндөрлөө.